Энэ хичээлээр параллелограммын эсрэг орших өнцгүүд тэнцүү гэж батлана. Өөрөөр хэлбэл CAB өнцөг BDC өнцөгтэй тэнцүү мөн ABD өнцөг энд байгаа DCA өнцөгтэй тэнцүү гэж батлана. Ингийн тулд бид параллел шулуунууд ба тэдгээрийг огтлогч шулууны чанарыг ашиглана. Параллелограммын талуудаа эхлээд үргэлжлүүлж зураад параллел шулуун болон тэдгээрийн огтлогч шулуун гэдгийг нь тодорхой харуулъя. Та нар видео хичээлээ зогсоогоод өөрсдөө олох гээд үзээрэй. Яагаад гэвэл ингээд зурчхаар параллел хоёр шулууны 3 дахь шулуунаар огтлоход үүсэх дотоод соливсон өнцгүүд болон харгалзах өнцгүүд нь тодорхой гараад ирж байгааз. За тэгвэл энд байгаа энэ өнцгөө шараар биш арай өөрөнгөөр тэмдэглэтгэе. BDC өнцгөөс эхлэе. Энэ тэмдэглэсэн BDC өнцөг маань энд байгаа өнцгийн дотоод соливсон өнцөг тийм үү? Тэгэхээр энэ шулуунаа жоохон сунгаад энд нэг цэг аваад E цэг гэж нэрлэе. Эндээс CDB өнцөг, EBD өнцөг хоёр дотоод соливсон өнцгийн шинжээр хоорондоо тэнцүү болно. AB буюу AE шулуун CD шулуунтай параллел, BD шулуун тэдгээрийг огтлж байна. Одоо харин бид арай өөр талаас нь хараад BD болон AC шулуунууд харин тэдгээрийг огтлох шулуун нь AB гэж харъя. Эндээс хоёр параллел шулууны 3 дахь шулуунаар огтлоход үүсэх харгалзах өнцгүүд тэнцүү гэдгээс EBD өнцөг BAC өнцөгтэй тэнцүү гэдг нь харагдана. EBD өнцөг нь BAC өнцөгтэй эсвэл CAB ч гэсэн болно. Харгалзах өнцгүүд тэнцүү байна. Иймд энэ өнцөг нь энэ өнцөгтэй тэнцүү. CDB өнцөг BDC гэсэн ч болно л доо. CDB өнцөг маань CAB өнцөгтэй тэнцүү гэдгийг батллаа. Энэ хоёр өнцөг тэнцүү гэдгийг яг энэ аргаараа бодоод олчихно. Энд AB болон CD шулууныг AC шулуунаар огтлсон байна. Энэ талын үргэлжлэлээр нэг цэг авъя. Энэ цэгээ F гэж нэрлэе. Эндээс хоёр параллел шулууны 3 дахь шулуунаар огтлоход үүсэх дотоод соливсон өнцгүүд тэнцүү. Тийм учраас ACD өнцөг FAC өнцөгтэй тэнцүү болно. Мөн арай өөрөөр харах юм бол AC шулуун BD шулуунтай параллел, тэгээд AB шулуун энэ хоёрыг огтлсон байна. Иймд хоёр параллел шулууны 3 дахь шулуунаар огтлоход үүсэх харгалзах өнцгүүд тэнцүү гэдгээс FAC өнцөг ABD өнцөгтэй тэнцүү болно. Харгалзах өнцгүүд. Эхлээд бид энэ AC шулууныг AB болон CD гэсэн параллел шулуунуудын огтлох шулуун гэж хараад, харин дараа нь AC болон BD параллел шулууныг огтлох шулуун AB гэж харсан. Тэгээд энэ өнцөг энэнтэй тэнцүү, харин тэр нь энэ өнцөгтэй тэнцүү бол энэ хоёр хоорондоо тэнцүү. Ингээд параллелограммын эсрэг орших өнцгүүд хос хосоороо тэнцүү байдаг гэдэг баталгааг үзлээ.